Баянхошуу хот орон сууцчлалт. Нийслэлийн сонгон найрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28, 40-р хорооны нутаг дэвсгэр Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайг гэр хорооллыг орон сууцчлуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд нийт 8,000 айлын орон сууц барьж байгуулах юм. Эхний ээлжинд эрчим хүчний хэмнэлттэй 2816 өрхийн орон сууцны бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банк уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хийхээр төлөвлөд байна. Өнөөдрийн байдлаар Баянхошуу дэд төвд газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд 5.5 га талбарт 462 өрхийн 13 блок ногоон орон сууц бүхий эко хорооллын цогц бүтээн байгуулалтыг гүйцэтгэж байна. Энэ оны 2 дугаар улиралд 110 айлын орон сууц бүрэн ашиглалтанд орно. Мөн нийгмийн дэд бүтэц барилга байгууламжийн хувьд 240 хүүхдийн багтаамж бүхий цэцэрлэг, бизнес инкубатор, сургалтын төв, мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийн барилга баригдсан бөгөөд 1000 м3 усан сан насос станцын барилга баригдаж байна. Баянхошуу дэд төвд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр автозам, дулаан, цахилгаан, холбоо, ус хангамж, ариутгах татваргын шугам сүлжээ, үерийн хамгаалтын далан, тогтчлт ногоон байгууламжийн ажлууд хийгдээд байна. Төсөл бүрэн хэрэгжснээр 14,000 яндан 10,000 нүхэн жорлон устган агаар хөрс усны бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой юм.